Мао Цзэдуны анхны эхнэр нь Лю Яошоу бөгөөд эцэг эхийн шахалтаар 17 настайдаа гэрэлсэн тул Мао Цзэдун хувьсгалын үйл хэргийг бүтээхийн тулд анхны эхнэрээ төрсөн нутагтаа ороход цугтаасан. Тэрээр дахин 1920 онд өөрийн багш профессор Ян Чаншигийн охин Ян Кайпэйтэй гэрэлжээ. Гэтэл 1930 онд түүний эхнэр болон нэг хүүг нь орон нутгийн цэргүүд баривчилж эхнэрийг нь тэр үед цаазаар авсан. Энэ явдлын дараа Мао Цзэдун 3 дахь эхнэр болох Ни Жижэнтэй гэрэлсэн юм байна. Харин 1937 онд эхнэрийгээ зөвлөлт холбоот улсад эмчилгээ хийлгэхээр явсны дараа Мао дарга жүжигчин Жян Чинтэй танилцсан амаргийн харилцаа тогтоож 3 дахь эхнэрээ хаян түүнтэй гэрэлсэн. Энэ Жян Чинийг хамгийн залтай, хүйтэн сэтгэлтэй нэгэн бөгөөд эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан гэж түүхэнд өгүүлсэн байдаг. Нийгмийн доод давхрын ядуу гэр бүлээс гаралтай хөдөөний жүжигчин бүсгүй алдарт хувьсгалчийн сэтгэлийг нь татаад зогсохгүй түүний улс төрийн ажилд ч оролцож эрх мэдэлтэй болж чадсан юм. Түүнийг хэрхэн хурдцтай алдрын оргилд хүрснийг түүх судлаачид одоо ч гайхаад олдоггүй. Жян Чин 1914 онд Хятадын Шандун мужид төрсөн юм байна. Аав нь мужаан байсан ба арх хэтрүүлэн хэрэгэлдэг учраас залуудаа нас барсан. Харин ээж нь зарцын ажил хийдэг байж тэрээр хүүхэд насны хүнд хийцүү өрөвдөлттэй амьдрал донд өнгөрсөн хэмээн ярьсан байдаг. Жян Чин ядуу гэр бүл төрж ахыхаа хуучин хувцсыг өмсөж үеийнхээ хүүхдүүдийн доог тохуу болон өсчээ. Жүжигчин болох мөрөөдөл нь түүнийг ирээдүйд хөтэлдэг байж нэгэн удаа аялан тоглолтын жүжигчид түүнд хамтран ажиллах санал тавихад 16 настай охин шууд зөвшөөрөн гэрээ орхон адал явдлын эрэлт гарчээ. Жян сохор зоосгүй байсан ч хүнээс мөнгө зээлэхгүй гэсэн бодолтой байжээ. Төрөлхийн сэргэлэн үзэсгэлэнтэй бүсгүй маань аялан тоглолтын жүжигчний ажлыг удаан хийгээгүй бөгөөд өөрт хэрэгтэй хүмүүстэйгээ амархан танилцдаг байв. Алдарт найруулагч, кино шүүмжлэгч Тан Наатай гэрэлсэн түүнийг Хятадын театрын урлагийн дээд давхар төвөггүй хүргэж чаджээ. Хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд тэднийг салсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чинийг алдартай одыг хуурч чадсан тосгоны залжин бүсгүй хэмээн бичиж байж харин тэрээр энэ бүгдийг удалгүй мартаж жүжигчний карьераа амжилттай үргэлжлүүлэн нэр алдарт хүрч амаргуудаа сольж эхэлсэн байна. Жян Чин дахин нөхөрт гарсан ч удалгүй мөн л саллтаар төгсжээ. Тэрээр улс төрд амжилт гаргаж чадна гэдэгтээ бат итгэлтэй байсан учраас Хятадын хамгийн алдартай хүнтэй гэрлэх болно гэсэн зорилго тавьсан юм байна. Тухайн үед Хятадын хамгийн алдартай улс төрч бол Мао Цзэдун байсан юм. Мао Цзэдун Жян Чинийг нэгэн тоглолтын үеэр анх харж бүсгүй шууд л түүнд таалагдсан учраас тоглолтын дараа Жян Чинийг өөрийн марксизм-ленинизмын институтын лекцэнд суухыг урьсан байна. Ингээд тэд нууцаар болцож эхэлжээ. Тухайн үед Маогийн 3 дахь эхнэр зөвлөлт социалист улс руу эмчилгээгээр явсан байж Маог эхнэрээсээ салсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж хэлмэгц тэрээр дараагийнхаа бүсгүйг олон нийтэд ил болгосон юм. Хэдийгээр улс төрийн товчооныхон энэхүү харилцаанд тааламжгүй хандаж байсан ч 45 настай Мао болон 24 настай Жян Чин нар үүнийг огтхонч тоогоогүй байж Мао Цзэдун болон Жян Чин нар 1938 онд гэрлэлдээ батлуулсан. Анхандаа залуухан эхнэр тэрээр даруй төлөв гэрийн эзэгтэй байж Жян Чин сайн эхнэрээс гадна Маогийн дотны анд ажлын хамтрагч байсан гэдэг. Бүсгүй Маогийн итгэлийг хүлээж бүх мэдээллийг цаг алдалгүй мэдхийг хүсдэг байв. Гэрэлсэн эхний өдрөөс эхлэн жүжигчин бүсгүй Маогийн эрүүл мэнд, цагийн хуваар хувцаслалт, хооллолт, хүлээн авалт гэд бүхэл зүйлсэд анхаарал хандуулж эхэлсэн байна. Энэ үеэс л Мао эхнэрийнхээ үгээр явж эхэлсэн гэж түүхчид үздэг. Хэдийгээр Чин гаднаа даруухан эхнэрийн дүр бүтээж байсан ч тансаг байдлаас огтхонч татгалздаггүй. Амарч зугаалах болон өөрийн сонирхолд цаг зав гаргаж байгаа нь өөрийгөө золиослж буй хүний хувьд байж болох зүйл гэж үздэг гэж тэрээр хэлсэн байна. 1950 оноос эхлэн Чин улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн.
тэрээр боловсрал соёлын салбарт Маогийн тусалгаар ажиллах болжээ. Энэхүү албан тушаал томилогдсныхаа дараахан түүний хийсэн хамгийн анхны зүйл бол өнгөрсөн амьдралынхаа талаарх мэдээллийг устгах явдал байсан юм. Тэрээр өөрийг нь ядуу амьдралтай, олон амрагтай байсан гэх мэдээллийг олон нийтэд тараахыг хүсээгүй учраа үүнтэй холбоотой бүх хуучин зураг баримтуудаа устгах даалгавар өгчээ. Хэдэн 10 жил өнгөрсөн ч Зианы намтрыг бүрэн цуглуулахад хүндрэлтэй. Түүний талаарх мэдээллүүдийн үнэн худлыг ялгаж салахад одоо ч төвөгтэй байгаа гин. Боловсрал соёл шинжлэх ухааны сайд болсныхаа дараа тэрээр хятадын уламжлалт үнэт зүйлсээс татгалзаж харин балет, дуурийн урлагийг хөгжүүлэхэд анхаарал хандуулж эхэлсэн. 1966 онд Мао Зэдүн соёлын их хувьсгал өрнүүлж өөрийг нь шүүмжлэгч, эсэргүүцэгч, эргэлзэгчдийг нэг мөсөнд дарж залуучуудыг турхиран өөрийгөө дахин шүтүүлэх кампанит ажлыг эхлүүлв. Мао Зэдүн 1969 онд эхнэр Жиан Чинийг намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн болгож соёлын хувьсгал явуулах хорооны орлогч даргаар томиллоо. Энэ үеэс л жүжигчин Жиан Чин Хятад орныг оронгоор нэрвүүлсэн хувьсгалын эрүүлгийг удирдаж эхэлжээ. Чин болон түүний хамтран зүтгэгчид хуучны үзэл санаа соёлоос татгалзаж цоо шин нийгэм бүтээх зорилготой байжээ. Ихэнх үедээ театр, кино, ном зохиол зэргийг утгалд оруулах ажиллагаа эрчимтэй явуулсан байна. Гартаа алах барьж атгсан гараа дээш нь өргөж хуучин бүхний дээгүүр алхах шийдвэрийг бий гаргасан хэмээн Чин хэлжээ. Бүсгүйн шинэ албан тушаал түүнд асар их эрх мэдэл өгсөн ч тэрээр нөхрөөсөө илүү эрх мэдэлтэй болж өөрөө жинхэнэ удирдагч болох хүслийг өвөртөлж байсан юм. Өндөр албан тушаал бүсгүйн толгойг эргүүлсэн мэт санагдана. Эмэгтэй хүн ч гэсэн удирдагч байж чадна. Коммунист нийгэмтэй байсан ч эмэгтэй удирдагчтай байж болно гэж тэрээр ярьдаг байжээ. Даруухан нөхрийнхөө сүүдэрт нуугдаж байсан энгийн нэгэн гэрийн эзэгтэй хэдхэн жилийн дотор алдартай улс төрч болон хувирсан байна. Мао Зэдүн нас барсны дараа Чингийн улс төрийн амьдралч дуусгуур болсон юм. Тэрээр төрийн удирдлагыг гартаа аван шин дэг журам тогтоох зорилготой байв. Харамсалтай нь Жиан Хятадын түүхэнд хаттын түүхийг давтаж нөхрийнхөө дитмийг авах эрхээ алдахын зэрэгцээ эрх чөлөөгөө хүртэл асуулсан байна. Шүүх хурлын үеэр бүсгүйн талаар аимшигтай мэдээллүүд ил болсон юм. Тэрээр соёлын хувьсгалыг эсэргүүцсэн 1.4-өөс 1.6 сая хүний амийг хилсээр хорох шийдвэр гаргахад нөлөөлсөн гэдэг нь тогтоогдсон. Харин Жиан Чин би Маогийн хэлснийг л хийсэн. Би түүнд хайртай байсан учраас түүний үгийг үргэлж тааж яг л өмнө ч нохой мэт зүтгэдэг байсан хэмээн шүүх хурлын үеэр хэлжээ. 1981 онд Жиан болон түүний хамтрагчдад насан туршид 20 ял оноосон байна. Жиан Чин өөрийг нь эсэргүү хортон хэмээн үздэг нийгэмд амьдрахыг хүсээгүй учраа 1991 оны 5 дугаар сарын 14-ний өдөр амиа хорлжээ. Өөрсдийгөө дөрвийн бүлэг хэмээн нэрлэж байсан Хятадын коммунист намын 4 албан тушаалтнаас бүрдсэн бүлэг нь 1969 онд улаан хамгаалагчдын хөдөлгөөн дуусгуур болсон ч түүнээс хойш соёлын хувьсгалын үзэл санааг хадгалан төр засгийн хэмжээний шийдвэр гаргаж байсан улс төрийн бүлэглэл байв. Тэдний удирдагч нь Мао Зэдүний сүүлчийн эхнэр Жиан Чин байсан бөгөөд үлдсэн 3 нь Жан Чун Чао, Я Вэньян, Ван Хунвэн нар байсан. Хэдийгээр Мао дарга ямар нэгэн шийдвэр гаргаж түүний аль нэг хэсгийг нь энэ дөрвийн бүлэг хэрэгжүүлсэн аль нь бүлгийн өөрсдийнх нь төлөвлөгөөний үр дүн байсан гэдг нь бол тодорхойгүй байсан боловч шүүх хурлын үеэр бүх бурууг энэ дөрвийн бүлэг рүү чигсэн. Яагаад гэвэл соёлын хувьсгалын сүүлийн үе шатанд Хятадын коммунист намын эрх мэдлийг удирдаж шийдвэр гаргаж байсан гэж үзсэн юм байна. 1971 онд 4 дээрэмчин бүлэг болон нас барсан генерал Лин Бяо нарыг соёлын хувьсгалын үед байсан 2 том эсэргүү хүчин хэмээн Хятадын засгийн газар албан ёсоор нэрлээд 10 жилийн үүмийн саммны үед үүссэн нийгмийн эмх замбраагүй байдлын хамгийн ноцтой шийдвэрүүдийг тэд гаргасан хэмээн буруутгажээ. 1976 оны 9 сарын 9-нд Мао дарга таалал төгссөний дараагаар
дөрвийн бүлэглэл засгийн хэвлэл мэдээллүүдийг хяналтандаа байлгаж амьдралынхаа төгсгөлд Маогийн тавьсан тогтсон зарчмууд сэдвэр олон нийтлэлүүдийг гаргаж байсан байна. Мөн энэхүү бүлэглэлийг дэмжигчдийн тушаалаар хотын цэргийн ангиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж байсан. Ерөнхий сайд Хуа Гуофэн 9-р сарын сүүлээр улс төрийн товчооны хурал дээр тэдний хэвлэл мэдээллийг ашиглаж байгаа байдал руу дайралт хийхэд үүний хариуд Жиан Чин түүнтэй эрс санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд өөрийг нь намын шинэ даргаар томилохыг шаардсан. Уулзалтын эцэст ямар ч үр дүн гараагүй бөгөөд 10 дугаар сарын 4-ний өдөр Гуамин Дэйли сонинд тогтсон зарчмуудад хөндлөнгөөс оролцсон шинжлэх бодлогыг дэмжигч хинч байсан сайнаа үзэхгүй гэж анхааруулав. Энэ дөрвийн бүлэглэл цэргийн гол удирдагчид болох Ван Дунсин, Чин Шилян нар тэднийг дэмжинэ гэж найдаж байсан ч Хуан өөрийнхөө армийг өөрийн талд уруулж чадсан. Ингээд 10 дугаар сарын 6-нд дөрвөн дээрэмчинг баривчлах ажиллагааг нэг ч тусал цус урсгалгүйгээр амжилттай зохион байгуулж чадсан юм байна. Маргааш нь тэднийг баривчлагдсан мэдээг сонссон ард түмэн Бээжингийн гудамжинд гарч улс төрийн үүмийн самуунтай жилүүд өндөрлөлөө хэмээн томоохон баяр ёслол хийсэн байдаг юм байна. Тэдний энэ баяр баясгал Бээжин болоод томоохон хотуудаар хязгаарлагдaltaгүй улс даяар өрнөж, соёлын хувьсгалын үед үзэл баримтлал номлож, шүүмжилж, илчилж байсан улаан хамгаалагчдыг олж шийтгсэн гин. 10 дугаар сарын 21-ээс эхлэн орон даяар бүлэглэлтэй холбоотой гэмт хэрэгүүдийг олон нийтэд ил болгож намын зүгээс тэднийг зүүнний үзэл баримталтай мэт харагдаж байсан ч барууны мөн чанартай байсан хэмээн буруутгажээ. Энэ хүмүүстээ шүүх хурал дээр Мао даргын удирдлагаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн боловч бүх бурууг нь энэ хүмүүс рүү чигсэн юм байна. Миний бодлоор одоо мэдгүй хятад хүмүүс тэгээд муугаа ер нь хүнд үзүүлэх дургу өөрснөө сайн гэж ад гинт муу болгочих юм бол болохгүй гэд бүх бурууг л энэ дөрвөлөө чигсэн юм байна л та. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Өнөөдрийн дугаар таалагдсан болоод subscribe дарж амжаагүй хүмүүс маань subscribe тавчин дээрээ дарж өгөөрэй.